Тиймээс би эмнэлэгт очиод эрмэгцээ хүлээлгийн танхимд сандал дээр суулаа. Тэр үед манай гэр бүлийн олон хүний бие тааруу байсан тул стрессийг дэвчиж чадахгүй байсан. Би эгч рүүгээ хараад итгэлтэй бай. Бурхан бидэнтэй хамт байгаа. Бүх зүйл түүний гарт байдаг. Юу ч болсон энэ бол Бурханы хүсэл гэсэн. Дараа нь би шууд эрчим тэмчилгээний дасаг руу очсон. Ээж минь хагалгааны өрөөнд ороход бэлэн болсон байлаа. Би ээжид бүх зүйл Бурханы гарт байдаг. Бүх зүйл дээр Бурханы хүсэл биелэх болтугай гэж хэлсэн. Би толгой бүхийн чимээгүй хэм Бурханд залбирсан. Хэдэн минутын дараа ээжийг хагалгааны өрөөнд оруулав. Өдөөс хойш 2 цагт нэг мэс засалж гарч ирж над руу хараад "Бүсгүй минь, бүү ээ. Ээж чинь гараад ирэхдээ олон эмнэлгийн төхөөрөмжөнд холбогдсон байх болно. Гэхдээ тэр давж гарна. Санаа зовлтгүй" гэж хэлсэн. Зүрх сэтгэлдээ би шууд л Бурханд талархъя гэсэн. Яг тэр шалгалтаар л би ойлгосон. Бурхан миний итгэл, зүрх сэтгэлийг шалгаж байжээ. Би Бурханы үгийн удирдамжийг ирж хайсаар байсан. Чи зүрх сэтгэлээ Бурханд өгөх ёстой гэж хүмүүс байнга хэлдэг нь юу гэсэн үг болохыг би тэр мөчид үнэхээр мэдэрсэн. Тэр мөчид шалгалтын үеэр Бурхан намайг харж, зүрх сэтгэлийн минь жинхэнэ байдлыг ажиглаж, үнэхээр түүнд итгэдэг эсэх, түүнд үнэн сэтгэлээсээ найддаг эсхийг минь мэдхийг хүссэн. Магадгүй би Бурханы үгийг ирж хайхын оронд өөрийнхөө бодлоор зовлонтой нүүр тулж болох байсан. Гэхдээ би залбирахыг сонгож, Бурханд итгэхийг сонгосон. Би зүрх сэтгэлээ түүнд уудалж, бүхнийг түүний гарт даатгахад Бурхан зүрх сэтгэлийг минь тайвшруулсан. Эргэн тойрны хүмүүс эгч нар хүртэл надад гарсан өөрчлөлтийг анзаарсан. Тэд надаас юу болсныг асууж, би тэдэнд Бурхан зүрх сэтгэлийг минь тайвшруулсан учраас гэж хэлсэн. Амен. Бурханд талархъя. Энэ туршилгаар Адрианагийн мэдэрсэн зүйл бол Бурханы санаа зорилгыг ирж хайж, дуулууртай дагахад бэлэн байх үедээ тэр Бурханы ёроолыг харсан. Ээжигээ эрчим тэмчилгээний дасагт байх хугацаанд Адриана эмч өвчтнүүдэд хаанчлалын сайн мэдээг үргэлжлүүлэн дэлгэрүүлж, тэдэнд Бурханы үгийн уншлагыг сонсгож байв. Тэдний зарим нь төгс хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг хүлээн авсан.